2025 оны драфтын дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдыг зурлаар танилцуулж байгаа. 3 дахь дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад Affect-ээс NBA-ийн драфтад сонгогдох боломжтой байгаа төвийн тоглогчийг танилцуулж байна. Энэ тоглогч нь Камен Малвач гэж тоглогч байгаа. South Sudan гаралтай. Сенегал улсад дөрвөстэй лагерт нь бол өсөж том болсон тоглогч байгаа. 2006 он төрсөн 2 м 18 см өндөртэй. Цэвэр одоо центр байрал дээр тоглодог тоглогч байгаа. Камен Малвачийн тоглолт нь харьцангуй олон эксперт болон скаутуудад судлагдсан тоглогч байгаа. Тухайлбал тэрээр 2023 оны дэлхийн аварга болон 2024 оны зуны олимпиад аль нь оролцсон ийм тоглогч байгаа. Одоо 18 настай гэхэд харьцангуй олон тоглолт жигшээ багийнхаа төвшөнд гүйцэтгээд амжсан тоглогч байна. За түүний төрөлх нутаг South Sudan-ы талаар хэлэхэд NBA-д бас л олон тоглогч оруулж ирсэн ийм улс байгаа. Сүүлийн үеийн тоглогчдоос нь Bol, Dwight Reed, Wenyen Gabriel гэсэн тоглогчид NBA-д тоглож байсан. За хамгийн амжилт өндөртэй тоглосон тоглогч нь Luol Deng гэж тоглогч байгаа. Luol Deng-ийн хувьд бол NBA-ийн All-Star сонгож байсан ийм тоглогч байна. За Камен Малвачийн хувьд 2019 онд анх сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Тэрээр 13 наснда түүний нурууны өндрийг олж ажигласан хүн Luol Deng-ийн кампэд очиж сагс тоглохыг одоо санал болгосон. Ингээд түүний одоо сагсан бөмбөгийн зам нь эхэлсэн бөгөөд улмаар Сенегал улсад байдаг NBA академид очиж шалгуулад тоглож эхэлсэн байна. Богино хугацаанд түүний сагс тоглох авьяас нь нэгдээд 22 он гэхэд мэргэжлийн тамирчны гараагаа эхэлсэн байна. Тэрээр Африкийн баскетбол лигт 16 настайдаа мэргэжлийн багт тоглож эхэлсэн байгаа. Улмаар 23 онд шигшээ багтаа дуудагдсан. За 24 онд Америкийн нэгдсэн улсын томоохон коллежуудаас санал аваад за тухайн үед нь UCLA, Kansas, Kentucky болон Duke-ийн их сургуулиудын баг санал өгсөн. Ингээд тэрээр Duke-ийн их сургуулийг сонгосон байна. Түүнтэй хамт эх драфтын 1-р сонголт болох боломжтой байгаа. Cooper Flag хамт тоглож байгаа. За энэ жил Duke-ийн их сургуульд тоглож байгаа тэрээр хүлээлтэнд бол тийм айхтар хөрсөн тоглолт үзүүлэхгүй байгаа. 7.6 оноо 5 самбар за 1 блок дундчилж байгаа. За тоглолтын арга барил давуу тал гэвэл мэдээж хэрэг түүний нурууны өндөр бол хамгийн том давуу тал. За өндөр тоглогч гэхэд бас хурдан атлетик тоглолт үзүүлж чаддаг. Дундын шидэл бас дайггүй юм тоглогч байгаа. 2 онооны шидэлтэй хувь болоод самбар доорх тоглолт нь хамгийн том давуу тал нь болж байгаа. Хамгаалтан дээр бол мэдээж хэрэг будагтай талбайн гол хамгаалагч блок хийдэг тоглогч нь байгаа. Тоглолтод ажиглаж байгаа сул тал гэвэл ассист буюу бөмбөг шилжүүлэх чадвар нь тийм сайн биш. За мөн ассист turnover-ийн харьцаа бас тийм сайн биш байна. За Камены хувьд 7, 8, 9 гэсэн байрлалууд дээр сонгогдох боломжтой гэж үзвэл Detroit Pistons баг яг энэ амжилтаараа улирд дуусгавал энэ байрал дээр сонголт хийх боломжтой. За мөн Sacramento Kings, за Pacers, Brooklyn Nets гэсэн багууд яг энэ байрал дээр дуусах боломжтой харагдаж байна. За ингээд Африкаас өндөр хүлээлт тавьж байгаа Өмнөд Суданы тоглогч Камен Малвачийн талаар танилцууллаа. Баярлалаа.